Монбрит нээлт сагсан бөмбөгийн тэмцээний 2025 оны энэ удаагийн дугаарт бас нэг онцлогтой жичнийг одоо энэ ярианд оролцуулж байна. Энэ нь болохоор Европын холбооны сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Эрдэнэбаяр маань ингээд энэ Лондонд хүрэлцэн ирсэн байна. Эрдэнэбаяраа тэгэхээр та одоо Европын холбооны сагсан бөмбөгийнхаа талаар тий ерөнхий үйл ажиллагааг энэ товчхон танилцуулаад бас энэ Монбритэд одоо зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцож байгаа сэтгэлдээ хуваалцсан уу? За Монбрит сагсан бөмбөгийн Open Cup-д бол анх удаага ирж оролцож байна. Тэгээ нийтдээ өнөөдөр 21 баг оролцож байгаа тийм ээ. Эмэгтэй нэг насны ангилалтай тэгээд эрэгтэй ахмад залуучууд гэдэг ингээ хоёр ангиллаар оролцож байна. Миний хувьд бол анхны удаа оролцож байна. Тэмцээн бол сайхан болж байна, тий гоё болж байна. Эхний өдрөө үргэлжилж байна. Монголын Европт монголчуудын сагсан бөмбөгийн холбоо бол яг шин бүтцтэй болоод тэр нь болохоор 2023 оноос эхэлсэн. Юунд Монгол бүртгэлтэй тийм төрийн бас байгууллага. Хуучин бол бид хэлсэн тийм ээ Монголын сагсан бөмбөгийн холбооны салбар зөвлөл гэж байсан. Эхний тэргүүнээр нь манай хуучны сайн сагсчин тий Үлзий ах маань ажиллаж байсан. Түүний дараагаар бас манай сайн сагсчны нэг дашдорж маань ажиллаж агаад тэрний дараа би бол энэ ажлыг хүлээж авсан байгаа. Тэгээд онцлог нь гэх юм бол бид нар Монгол дахь сагсан бөмбөгийн холбооны салбар зөвлөл биш бие даасан Европт монголчуудын сагсан бөмбөгийн холбоо гээд бие даасан төрийн бус байгууллагыг Монголд байгуулад ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо бол яг 2 дахь жилдээ явуулж байна тийм ээ. Ийм төрийн бус байгууллага байгаа. Ер нь бол төрийн бус байгууллагын үйл ажиллагаа бол айгүй ерөнхийдөө эхнийгээ бодох юм бол одоо ерөнхийдөө айгүй жигдрээд цэгцтэй болж явж байгаа. Нийтдээ удирдах зөвлөлтөө сая бид нар энэ зуны хэмжээнд удирдах зөвлөлтийн шинэ гишүүдийг одоо татан оруулах журмаар зар тавиад тэндээс нийтдээ 3 төлөөлөл удирдах зөвлөлд 3 шинэ гишүүнийг авсан байгаа. Нэг нарийн бичгтэй болсон. Энэ нь болохоор энэ тана Монбритийн хамт олноос шинээр Тэнгис тийм энэ Европт монголчууд сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлд орж ирсэн байгаа. Дээрээс нь Чехээс Наран цогт гээд одоо Монгол клубт тоглодог залуу удирдах зөвлөлд орж ирсэн байгаа. Тэгээд Берлин хотын цог клубээс Баясгалан гээд удирдах зөвлөлд орж ирсэн байгаа. Ингээ нийтдээ одоогоор бол 6 удирдах зөвлөлийн гишүүнтэй байгаа. Бас нарийн бичгийг болохоор Чехийн ISO гээд багийн ахлагч мөнх зайг нарийн бичгээр ингээ авсан байгаа. Ерөнхийдөө бол холбооны үйл ажиллагаа яг 24 орд төлөвлөснөөрөө явж байгаа. Энэ жил бид нар 5 Европын аваргыг зохион байгуулж байгаа. Тэгээд түрүүн хэлсэн хамгийн эхлээд 30-33 Европын аварга, дараа нь Ахмадын Европын аварга, тэгээд 3-ыг үрж 3 Европын аварга, сая хүүхдийн Европын аварга боллоо. Стокгольм хотод төрүүчийн хагас сайн бүтэн сайн амжилт тий. Тэгээд энэ одоо 11 сарын 1-2-нд болохоор Францын Рен хотод Европт монголчуудын тий сагсан бөмбөгийн аврах шалгуур залуучуудын тэмцээн 17 дахь тэмцээн болно. Тий, иймэрхүү байдалтай байна. За тэгэхээр одоо энэ удаа нөгөө Лондонд ирээд тийм ээ. Анх удаа ирж байгаа юу Лондонд? Үгүй. Лондонд ирсэн. За тэгээд Лондонд ирээд энэ тэмцээнд оролцож байна. Тэгээд ерөнхийдөө энэ тэмцээнд оролцож байгаа сэтгэлдээсээ хуваалцаж. Тэмцээн бол сайхан болж байна. Хоол намттай тийм ээ. Хоёр гоё стандартын талбай байна. Элчин сайдын яам дэмжиж оролцож байгаа юм байна. Тийм ээ. Элчин сайд өөрөө ирж сая нээлтэнд оролцоод үг хэлээ. Өөрөө багтаагаа ирээд тоглож чинь тий. Яг хөө энэ Европын орнууд ч гэсэн одоо тэмцээнүүд болоход одоо манай Герман дээр үед бас манай элчин сайдын яамныхан баг гаргаад тоглодог байсан. Тэгээ энд тэр уламжлалт нь хэвээрээ гоё байгаа юм байна. Шведээс сүлд баг ирж оролцож байгаа юм байна, тийм ээ. Юунес бас манай Шведээс хүлгүүд баг маань ирж оролцож байгаа юм байна. Тэгээд өөр чинь хаанахаас байсан бэлээ? Гадныхаас. Бельгиэс сүлд нь тий Ирландаас нөгөө нэг Дабс гэдэг тэднийх бас орж байгаа юм байна. Тэгээд яг хоо нөгөө легионерүүд гэдэг бас энэ тэндээс нэг баг 2 хүн авч байгаа болохоор бас хэд хэдэн легионерүүд ирсэн байна. Сэтгэл өндөр байна. Юм яг цагаараа явж байна. Одоогоор бэртэл гэмтэл багтай. Одоо яг зооны тоглолтууд одоо нэг 2 тоглолт яваад дуусах юм байна. Тэгээ маргааш
хасагдах шатны финалийн тоглолтууд болоод явах юм байна тий. За ингээ ярьслаа өгсөнд баярлалаа. Таны цаашдаа ажил үйлс тийм ээ. Энэ гоё спортоор дамжуулж энэ олон гоё хүмүүсийг нэгтгэж байгаа. Энэ үйлч улам дэлгэр байх болтугай. Тэгээд сайхан тоглоорой. Улам амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэндээ сайн амжилт хүсье. За.